Сайн мэдлэг ойлгохтой тэмцэх газрын тоо нэвтрүүлгийн дугаар инхүү эхэлж байна. Энэ удаагийн дугаараар 2026 оны эхний хагас жилд ойлгохтой тэмцэх газрын хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тоомлон хүргэх болно. За 2026 оны хувьд бол хэд хэдэн онцлог тоо баримтыг дурдж болохоор байна. Жишээлх юм бол за эхний 6 сарын байдлаар бол нийтдээ 1844 өргөдөл гомдол мэдээллийг иргэд байгууллагуудаас хүлээж авсан. За энэ бол өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад бол за 331 буюу 20 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна. За эдгээр өргөдөл гомдлууд бол тодорхой дүн шинжилгээг хийх мөн дээрээс нь тухайн харьяалах хэсэлт хуваарлахын үйл ажиллагаа хийдэг. За бас нэг онцлог тоог дурдах юм бол за энэ жилийн хувьд бол гэмтрийн шинжтэй гомдол мэдээллийн хувьд бол за өнгөрсөн үеийн мөн үетэй адилхан агтаа ашиг сонирхлын талаарх гомдол мэдээлэл бол за тодорхой хувиар бас өссөн юм үзүүлэлттэй байна. Эдгээр гомдол мэдээллүүдийг хүлээж аваад өөрийн харьяалах гомдол мэдээллийг бол хуулийн хугацаанд нь шалгаж шийдвэрлэх. За харьяаллын бус гомдол мэдээллүүдийг бол тухайн харьяалсан байгууллагууд нь шилжүүлэх ийм үйл ажиллагааг хэрэгжүүлээд явж байна. За судалгаа шинжилгээний хувьд бол харьяалсан чиг үүргийн өрөөнд бол бид нэр өмнөх 20 жилдээ харьцуулахад бол нэлээд онцлог судалгаануудыг бол энэ жил хийх мөн судалгааны үр дүнд илүү анхаарах. За мөн дээрээс нь судалгааны үр нөлөөг илүү өндөр байлгах чиглэлээр бол тодорхой бодлогын арга хэмжээ авч мөн дээр энэ дээр анхаарч ажиллаж байна. За авилгын талаар олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгааг бол 2025 онд бол хийж дуусгаад 2026 онд эдгээр судалгааны үр дүндээр гарч ирсэн энэ дүгнэлтүүдийг бид нэр авилгатай тэмцэх өрсөн сэргээл соёнгийн өрүүлэг мөн манай авилгатай тэмцэх газрын тусгаалсан чиг үүрэг бүхий хэлтсүүдийн үйл ажиллагаанд тэрхэн үр дүнтэй ашиглах болох гэдэг дээр нэмэлт харьцуулсан судалгаануудыг хийгээд за энэнийхээ дагуу тодорхой ажлуудыг төлөвлөдөөд тухайн хэлтсүүдэд түгээсэн байгаа. Мөн дээрээс нь бизнес эрхлэлтийн орчинд авилгын нөхцөл байдлын судалгааг бол хийсэн байж байгаа. За бизнесийн орчинд чиглэсэн мөн дээрсэн төрлийн байгууллагуудад чиглэсэн за бизнесийн орчныг яаж дэмжиж болох, яаж арилгаж болох гэдэг чиглэлээр бас өрсөн сэргийлэх соёнгийн хэлцтэйгээр хамтраад тодорхой ажлуудыг зохион байгуулад явж байгаа юм ажил байна. Сүүлийн 10 жилд хийсэн шударга байдлын үнэлгээний энэ дүгнэлтүүдийг хооронд нь харьцуулаад ер нь 10 жилд ямар динамикийн өөрчлөлт байгаа юм. Яавал бид нар энэ төрлийн байгууллагуудыг илүү шударга болгох, яавал энэ шударга байдлын үнэлгээнд дээр бага авсан энэ оноотой байгууллагуудыг сайжруулах уу гэдэг юм те. Энэ чиглэлээр бол бас харьцуулсан судалгаануудыг хийгээд 80% гүйцэтгэлтэй байна. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр дээр туссан хэд хэдэн онцлог ажлууд байж байгаа. Тэгэхээр авилгатай тэмцэх газрын зүгээс сүүлийн 10 жилийн хугацаанд бол төрийн байгууллагуудын авилгын эрсдлийн үнэлгээг бол байгууллага тус бүрчлэн хийгээд явдаг байсан. За энэ жилийн хувьд онцлог байна гэхээр за нэг байгууллага тухайн салбар ер нь өөр ямар эрсдэлтэй байгаа юм бэ гэдгийг бол тодорхойлж гаргаж ирэх. Авилгын эрсдлийн үнэлгээгээр бол ерөнхийдөө өмнөх жилүүдэд тааруу үнэлгээ авдаг байсан. Уулуурхайн салбарын ер нь салбарын авилгын эрсдлийн үнэлгээг үнэлгээ аргачлалыг бол боловсруулсан. Мөн дараагийн ээлжинд бол эрүүл мэнд боловсролын салбарын авилгын эрсдлийг үнэлэх аргачлалыг бид нэр тодорхойлоод аргачлалынхаа дагуу үнэлгээгээ хийх ажил бол бас хийгдээд явж байгаагаар энэ жил бол онцлог байна гэж ойлгож байна. 2026 оны эхний хагас жилд авилгатай тэмцэх газрын гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр төлөвлөсөн байсан ажлуудаа амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал өнгөрөгч 5 дугаар сард бүгд найрамдах Узбекистан улсын авилгатай тэмцэх агентлагтай харилцаа ойлголцлын санамж жижиг байгуулснаар хамтын ажиллагаагаа баталгаажуулсан. Одоогор манай байгууллага гадаадын 8 улс, олон улсын 4 байгууллага, дэлхийн болон бүс нутгийн 2 сүлжээтэй албан ёсны хамтын үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн нэгдсэн үндэсний байгууллага, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, дэлхийн шударга усны төсөл, олон улсын валютын сан болон гадаадын элчин сайдын яамдын төлөөлөлтөд уулзалтуудыг зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа, хөрөнгө буцаах, авилгаас үрдчлэн сэргийлэх, албаагчдын чадварыг бичүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Албаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хүрээнд олон улсын танхимын болон захим сургалтуудад албаагчдаа тогтмол идэвхтэй хамруулж байгаа. Олон улсын туршлага судуулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Одоогоор нүбийн мансууруулах байдлаас гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран ашигт малтмалын салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Авилгатай тэмцэх газрын 2026 оны эхний хагас жилд гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудыг та бүхэнд хүргэлээ. За авилгатай тэмцэх газрын өрсөн сэргийлэх соён гэрэл хэлсэн 2026 оны тухайд хэд хэдэн онцлог зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
За нэгдүгээрт энэ төрийн байгууллагын албан тушаалтнуудыг гаргасан дүрм журам тушаал шийдвэрийг хянахдаа хиймэл оюун ухаанд суурилсан платформыг нэвтрүүлэх бөгөөд за энэ хүрээндээ тус аюу платформыг нэвтрүүлэн ажиллаж байна. Одоо хиймэл оюун ухаанд суурилсан платформоор нийт 67 эрх зүйн актыг хянаж за холбогдох байгууллагуудад санал хүргүүлсэн байна. За үүнд 9 журамд нэмэлт өөрчлөлт орсон, 9 эрх зүйн актыг хүчингүй болгосон, 49 журам дүрмд өөрчлөлт оруулах ажил үргэлжлээд явж байна. За мөн авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2025 онд төрийн байгууллагуудад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилт биелэлтийн дүн шинжилгээ хийж ажиллалаа. За 15 байгууллага зөвлөмжийг 80-аас 100% хэрэгжүүлсэн бол 11 байгууллага дунд түвшинд, 5 байгууллага хангалтгүй хэрэгжүүлсэн ийм үр дүнтэй байна. За нэг байгууллагад хэрэгжилт үргэлжилж байгаа явцтай байна. За 2026 оны эхний хагас жилийн байдлаар авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэрэл хэлтсээс нийт 5 зөвлөмж, 6 шаардлагыг холбогдох байгууллага албан тушаалтнуудад хүргүүлэн ажиллалаа. За мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 51 мэдэгдэл, за мөн 24 албан бичгийн хэрэгжилтэд хяналт 50 ажилласан байна. За соён гэрүүлэх чиглэлийн хүрээнд 2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 292 удаагийн сургалтыг зохион байгуулж 25 мянган орчим хүнийг хамрууллаа. За үүнээс төрийн байгууллагын албаагчдад 203 удаагийн сургалт, хувийн хвшилт 32, төрийн бус байгууллагад 13, ихтэйд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч оюутнуудад зориулсан 44 сургалт зохион байгуулсан байна. За энэ жилийн тухайд урьдчилан сэргийлэх соён гэрэл хэлтсэн. За уул уурхайн салбарын авилгын эрсдлийг бууруулах чиглэлд онцгой анхаарч ажиллахаар за төлөвлөсөн байгаа. За энэ хүрээндээ уул уурхайн салбарын тусгай зөвшөөрлийн үе шат болон түүний процессын зураглалыг хийх, дүн шинжилгээ хийх ажлуудыг зохион байгуулж ажилласан. За энэ хүрээндээ 2026 оны эхний хагас жилийн байдлаар аж үйлдвэр эрдэс баялагын яам, ашигт малтмал газрын тосны газарт ажилласан байна. За сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор за тус хэлтсээс 4-10 цахим сургалтын хөтөлбөрийг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг бол хангаж байна. За энэхүү хөтөлбөр нь Zoom болон Moodle платформд суурилаад цахим хэлбэрээр явагдахаар боловсруулагдж байгаа. Иргэдэд чиглэсэн соён гэрүүлэх ажлуудыг тус хэлтсээс зохион байгуулдаг. За энэ хүрээндээ авилгын эсрэг ойлголтыг олон нийт түгээх чиглэлээр 36 төрлийн гарын авлага номыг захимжуулж QR кодтой цахим сан бүрдүүлсэн. За мөн хүүхэд залуусд чиглэсэн шударга ёсны боловсролыг түгээж Mock Trial 2026 тэмцээнийг 11 их сургуулийн 120 гаруй оюутны дунд зохион байгуулсан. За шударга ёсны клуб 333 сургалт хүүхдтэй зэрэг хөтөлбөрүүдийг ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлсэн. За спортын холбоод хүүхдийн байгууллагуудтай хамтран шударга өрсөлдөөний соёлыг төлөвшүүлэх олон арга хэмжээ зохион байгууллаа. За мөн авилгаас урьдчилан сэргийлэх соён гэрэлэх ажлын хүрээнд иргэний нийгмийн байгууллага болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж жижигүүдийг байгуулж ажилласан. За үүнд эхний хагас жилийн байдлаар 14 төрийн бус байгууллага мэргэжлийн холбооттой хамтран ажиллах санамж жижиг төлөвлөгөөг байгуулсан. За энэнд дурдвал Монголын ажил олгогч эзэдийн холбоо, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын волейболын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллахаар санамж жижиг төлөвлөгөө байгуулсан. За авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэрүүлэх хэлтсээс 2026 оны эхний хагас жилийн байдлаар хийж хэрэгжүүлсэн онцлог ажлыг та бүхэн танилцууллаа. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гэж яригддаг. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшиж байгаа этгээд нийтийн албанд ажиллах нь хувийн ашиг сонирхлын зөрчилдөх хэсэг талаар одоо хянан үздэг. Энэ ажиллагаа бол бүрэн захимжсан байна. Өмнө нь бол цаасан суурьтай ингэж хяналтын ажиллагаа явагддаг байсан. 2026 оны 4-р сараас эхэлж энэ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналт бол бүрэн захимжсан байна. Хамгийн гол нь захимжснараа бол хугацаа хэмнэгдэж төрийн албаны тасралтгүй үйл ажиллагаа явуулах юм нөхцөл бүрдэж байгаа юм онцлогтой байгаамаа. 2026 оны 2-р сарын 15-ны дотор хөрөнгө оруулалтын мэдүүлэг гаргуулж өгөх албан тушаалтнуудаас гаргуулж авсан. Хуулийн хугацаанд бол нийт 50,240 албан тушаалтан гаргахаас 50,136 албан тушаалтан гаргаж 4 албан тушаалтан бол хуулийн хугацааг тодорхой шалтгааны улмаас мэдүүлээгүй хуулийн хугацаа ингэж хоцроож мэдүүлсэн юм зөрчил гаргасан. Тухайн 4 албан тушаалтны хөрөнгө оруулалтын мэдүүлгийг бас хянан шалгаж
хуулийн хариуцлагыг хүлээлгэсэн байгаамаа. За хяналт шалгалт дүн шинжилгээний хилцээс 2026 оны эхний хагас жилд нийт 101 нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтыг явуулсан байгаа. 29 албан тушаалтны хөрөнгө орлого нь бол зөрчилтөө. Өөрөөр хэлбэл зөрчилтөө гэдэг маань хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн. Зарим тохиолдолд илүү мэдүүлсэн. Нэг бол буруу мэдүүлсэн. Ийм зөрчлүүд үүсээд 29 албан тушаалтанд бол хуулийн хариуцлага ногдуулахаар их бүхий албан тушаалтанд хүргэж хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилласан байна. Мөн түүнчлэн хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын явцад нийт 18 албан тушаалтан хөрөнгө орлогоо хууль ёсны болохыг үндсэлтэд тайлбарлаж чадаагүй тул наривчлан шалгалт хийлгэхээр тус газрынхаа мөрдөн шалгах хэлс гүйцэтгэх ажлын хэлцтэй холбогдох мэдээлэл үйл баримтыг бол хөрвүүлэн ажилласан байгаа. За хяналт шалгалт дүн шинжилгээний хэлц нь жилд 1000 гаруй гомдол мэдээлэлд хяналт шалгалтын ажиллагааг явуулдаг. За энэ жилийн эхний хагас жилийн тухайд бол 698 гомдол мэдээллийг хүлээж авч хяналт шалгалтын ажиллагаа явуулаад байна. Үүнээсээ 598 гомдол мэдээллийг бол хуулийн хугацаанд хянан шийдвэрлсэн. Жишээлбэл нийгмийн даатгалын сангаас нас орсон иргэний тэтгэврийг үргэлжлүүлж авдаг ийм нөхцөл байдлыг хяналт шалгалтын ажиллагааны явцад тогтоогоод Монгол улсын засгийн газарт болон холбогдох албан тушаалтнуудад бол мэдээлэл хөрвүүлэн ажилласан байгаа. Үүний үр дүнд 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Монгол улсын засгийн газрын хуралдаанаас хууль зүйн дотоод иргэн сайд, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, эрүүл мэндийн сайд нарт нас орсон иргэдийн бүртгэлийг сайжруулах, нас орсон тухай бүрдэн бүртгэл хийгээд албан тушаалтнуудыг мэдээлэлээр хангах ийм шийдвэрийг гаргасан байгаамаа. Мөн түүнчлэн авилгатай тэмцэх газрын даргын 2026 оны 1-р сарын 5-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу хүүхдийн цуслангуудын ашиглалт үйл ажиллагаа ямар төвшөнд явж байгаа юм бэ? Энэ анханасаа хувьчлагдсан, хувьд шилжсэн асуудал маань хууль тогтоомжид нийцэж явагдсан юм уу гэдгийг энэ шалгах ажиллагаа эхлүүлсэн. 2007-8 онуудад хүүхдийн төлөө байгууллагад ажиллаж исэн албан тушаалтнууд өөрсдийнхөө хамаарал бүхий этгээдүүдийн нэрээр хүүхдийн цуслан хувьчилж аваад тэрнийхээ дараа зориултын дагуу ашиглаагүй ингээ хүүхд амрах боломжгүй болгосон нөхцлүүдийг тогтоогоод үүний дагууч Монгол улсын засгийн газараас бас тодорхой шийдвэрүүд ингээд гараад явж байна. Манай хэлцээний хувьд энэ үндэсний хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг улсын хэмжээнд уялдуулан зохион байгуулах. Хэрэгжүүлэгч байгууллагуудыг арга зүйн удирдлагаар хангах, хооронд нь уялдааг нь хангах. За хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөмж мэдээлэл өгөх. За олон нийтэд энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх зэрэг ийм үндсэн чиглэл үүрэгтэй. Тэгэхээр энэ чиглэлийнхээ хүрээнд энэ эхний хагас жилийн ажлаа зохион байгууллаа. Үндсэндээ 2025 оны хувьд 125 байгууллага 150 арга хэмжээг хэрэгжүүлэхээр энэ төлөвлөгөөнд тусгасан байсан. Тэгэхээр энэ 150 арга хэмжээний хэрэгжилтийг бид цахимаар хүлээн авч үнэлт өглөө. За ер нь бол хөтөлбөрийн болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хувьд бол 50-60% нь бол эрх зүйн зохицуултыг сайжруулах, боловсронгуйлгах, хоорондоо уялдааг хангах гэх мэт ийм ажлууд байгаа. Ерөнхийдөө тухайн оны дүнгээр хэрэгжилтийн хувь бол 66.8% гарсан. Гол анхаарах асуудлууд гэвэл юуны өмнө төсвийн төлөвлөлтийн шатнаас ахуулаад гүйцэтгэлийн дараах тайлагналт, аудитын энэ бүх шатанд олон нийтийн оролцоо, ил тод байдлыг нэмэгдүүлэх, төсвийн зарцуултыг үргүү зардал гаргахгүй байх, төлөвлөлттэй байх, улсын хөгжлийн бодлогыг төсвийн төлөвлөлтөд уялдуулах. Хэрэгжүүлэгч байгууллагуудын хувьд цаашдаа бид юун дээр анхаарах ёстой юм? Юун дээр онж байна, юун дээр алдаж байна гэдгийг бол бас дүгнэх боломжтой болсон. Хэрэгжилтийн тайлан гарахтаа нотламжийг хангалттай гаргахгүй байх. За байгууллага хоорондын уялдааг хангаж чадахгүй байх. Хариуцсан үнэ байгууллага дотроо тухайн асуудлуудыг гэж нэгтгэн уялдуул зангидахгүй байх. Мөн байгууллагуудын тодорхой үйл ажиллагаатай холбоотой ил тод байдлыг хангах. Удирдлагын хувьд бол дунд хугацааны бодлогын энэ баримт бичиг
болох энэ хөтөлбөрт төдийлөн ачаал өгдөл өгч чадахгүй, удирдлагаар хангаж чадахгүй байх гэх мэт асуудлуудаас болоод ингээд энэ гүйцэтгэлийн дунд 66.8% гарлаа. Зөвхөн байгууллагуудын тайлан мэдээг аваад үнэлэлт дүгнээд орхих биш. Энэ ажлуудыг цааш нь улам эрчимжүүлэх, байгууллагуудад зөвлөмж өгөх, арга зүйн чиглэлээр ингээд чиглэл өгөх ийм ажлуудыг хийж эхэлсэн. Байгууллагын 20 жилийн арга хэмжээний хүрээнд одоо төлөвлөгөөнд заасны дагуу эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, илтгэл хүлээн авах, ингээд шүүгч нарт хүлээлгэж өгөх, үнэлгээ дүнгийн аваад ингээд бүтээлүүдийг нь хэвлүүлэх гэдэг ийм одоо ажлыг зохион байгууллаа. Үүсэндээ бол 127 оролцогч, 87 бүтээл ирүүлсэн нь бол авилгатай тэмцэх чиглэлд онл арга зүйн чиглэлээр одоо нэлээд сайн мэдээлэлтэй болж нэгэ цаашд практикт ашиглах юм боломжтой боллоо. За 2026 оны эхний хагас жилийн байдлаар орон нутагт ажиллаж байгаа мөрдөгчдийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, бууруулах, за мөрдөн шалгах ажиллагааны шуурхай байдлыг хангах үүднээс нийтдээ 12 удаагийн болвол албан томилолтоор мөрдөгчдийг хэсгээр ажилуулах ийм зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан. За мөн авилгатай тэмцэх газар, за тагнуулын ерхий газар, цагдаа ерхий газрын хамтарсан ажлын хэсгээр нийтдээ энэ 3 эрүүгийн эрхт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. За үүнээс нэг хэргийг өнөөдрийн байдлаар шийдвэрлсэн. За ингээ 2 хэрэгт бол үргэлжлүүлээд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Эрх зүйн харилцан тусалцаа үзүүлэх тухай өсөлтийг бол нэр бүхий 5 улс руу бол гадаад улс руу илгээсэн ийм тоо мэдээтэй байна. За гэмтрийн талаарх гомдол мэдээллийн хувьд бол эхний 6 сарын байдлаар нийтдээ 858 гомдол мэдээлэл хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. За үүнээс 362 гомдол мэдээлэл буюу 42.2% нь бол хэрэг бүртгэлтийн хэрэг, мөрдөн байцаалт хэрэг нээж ажилласан байна. За мөн 346 гомдол буюу 40.3% нь бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн. За 18 гомдол мэдээллийг бол харьяалын дагуу холбогдох газарт хүргүүлэх саналаа бас прокурорт гаргасан. Ингээд нийтдээ одоогоор бол 132 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй ажиллаж байна. Эрүүгийн хэргийн хувьд 1769 үлдэлтэй, 1034 холбогдогчтой, 1500 хэрэгт бол хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. За энийг бол өмнөх оны одоо мөн үетэй харьцуулахад 5.3% өссөн ийм үзүүлэлттэй байна. За нийт шалгасан хэргийн 206 буюу 13.7%-ийг шүүхэж шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. За 243 буюу 16.2%-ийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс хэрэг бүртгэлтийн хэрэг хаах, хэргийг хэрэгсэхгүй болох саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн. За 31 хэргийг харьяалын дагуу шилжүүлэх, 48 хэргийг нэгтгэх гээд одоо нийтдээ 934 хэргийн үлдэгдэлтэй ингээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. За мөрдөн шалгах ажиллагааны явцад эхний хагас жилийн байдлаар нийтдээ 6.4 тэрбум төгрөгийн хохирлыг бол нөхөн төлөвлөсөн байна. За мөн үйл хөдлөх, за орон сууц, автомашин, тоног төхөөрөмжгээд нийтдээ 9.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх, за эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилж ажилласан. За мөн түнчлэн тайлангийн хагас жилийн хугацаанд 35 албан агш давхарцсан тоогоор нийтдээ 69 удаагийн болвол орон нутгийн томилолтоор ажилласан байна. За энэ оны хагас жилийн байдлаар тус хилцээс мөрдөн шалгах ажиллагаа явуулаад шүүхэж шилжүүлсэн 115 хэрэг шүүхөр шийдвэрлэгдэж за ийм үзүүлэлттэй байна. Авилгатай тэмцэх газар таныг сонсож байна. Та авилга ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллээ 1110 дугаарт өгнө. Авилгатай тэмцэх газар. Авилгатай тэмцэх газрын тоон нэвтрүүлгийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.